Лууг хэрхэн сургах вэ? I'm a Viking. I'm a Viking. Бүгдд нь энэ бичлэг үзэж байгаа энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Энэ удаагийн бичлэгээрээ тун удахгүй буюу 2025 оны 6 дугаар сарын 13-нд нээлттэй хийх гэж байгаа. Лууг хэрхэн сургах вэ? Хүүхэлдэйн киноны лайв акшн хувилбарын талаар мөн лууг хэрхэн сургах вэ анимашны эхний ангийн талаар ярихаар бэлтлээ. Тавтай сууж тоглож үзээрэй. Ингээд бидэнтэй зүг бодлын тэнгисээр аялцгаая. Мэдээж лайв акшны хувьд үзэгчдийн хүлээлт нэлээдгүй байгаа. Учир нь анимашны хувьд 2010 оны 3 дугаар сарын 26-нд анхны ангийг Dean DeBlois, Chris Sanders нар William Davis-тэй хамтран зохиолыг бичиж өөрсдөө найруулан олонний хүртэл болгож байсан. Тус кино анимашн 165 сая долларын төсвөөр бүтэж дэлхийд дахинаас нийтдээ 494 сая 879,860 сая долларын ашигтай ажилласан гайхалтай бүтээл юм. Тус анимашн нь Их Британий зохиолч Cressida Cavall-ийн ижил нэртэй зохиолоос санаа аван хийгдсэн байна. Тус франчайз дотор нийтдээ 3 бүрэн хэмжээний кино, 4 богино хэмжээний анимашн болон Riders of Berk, Race to the Edge гэх хоёр цувралууд багтдаг. Riders of Berk бол 2 улиралтай бөгөөд нэг улирал нь 20 ангитай, нийтдээ ингээд 40 ангитай. Харин Race of the Edge цуврал нийтдээ 71 ангитай Netflix-ийн цуврал. Анхны киноны үйл явдлуудаас сэтвэлсэн телевизийн цуврал нь 2012 оны 9-р сараас Cartoon Network цацагдж эхэлсэн бөгөөд эхний болон хоёр дахь улирал нь Dragon Riders of Berk болон Dragon's Defenders of Berk гэсэн нэртэй байсан. Харин Cartoon Network-т хоёр улирлын дараа цуврал нь Race to the Edge гэсэн нэртэйгээр үргэлжилсэн байна. Дөрүүдийн хувьд арай нас агсан үе бөгөөд энэ нь 2015 оны 6 дугаар сараас 2018 оны 2 дугаар сар хүртэл үргэлжилсэн хоёр дахь киноноос өмнөх хэсэг болсон юм. Мөн дүрслэл болон цаг хугацааны хувьд зөрүүтэйч луунууд болон тус анимашны түүхтэр үндэслэн хийгдсэн өөр анимашнууд ч мөн байдаг. Rescue Riders, Heroes of the Sky, The Nine Realms гэх мэтчлэн байгаа. Эхний ангийг Dean DeBlois, Chris Sandersтай хамтран найруулсан ч 2 дугаар ангиас эхлэн тэр ганцаараа найруулж эхэлсэн. 2025 оны 6 дугаар сард нээлттэй хийгч байгаа лайв акшныг ч мөн тэр ганцаараа найруулж байгаа юм. How to Train Your Dragon 2 дугаар анги 2014 онд нээлттэй хийсэн ба 2019 онд 3 дугаар анги буюу Нууц ертөнц нээлттэй хийсэн юм. Лайв акшны хувьд Hiccup-ийн дүрд Black Phone-ийн 1-2 дугаар ангид тоглож байсан Jason Thames, Stoic-ийн дүрд бидний сайн мэдэх Sparta, Египтийн бурхад кинонд гол дүр тоглож байсан Gerard Butler, Astrid-ийн дүрд Mission Impossible-ийн үзэсгэлэнтэй гайхалтай нэгэн дүр болох Tandy Newton-ийн охин Dumbo, Last of Us зэрэг кинонуудад тоглож байсан үзэсгэлэнт Nico Parker нар тоглосон байна. Киноны зураг авалт эхлэхээс өмнө гэхтэл $50 сая зарцуулагдсан гэж DreamWorks кино компани мэдээлэл хийсэн бөгөөд Universal болон DreamWorks нар өөрсдийн хүүхэлдэйн кинонуудаас анхны лайв акшн тул их хөрөнгө оруулалт хийж байгаа л та. Учир нь энэ удаагийн кино амжилттай болол дараагийн амжилттай хүүхэлдэйн кинонууд буюу бидний сайн мэдэх Shrek, Kung Fu Panda, Madagascar зэрэг төслүүд ч мөн үргэлжлэх юм. Гэхдээ яагаад заавал лууг хэрхэн сурах вэ гэж? Яагаад гэвэл нийтдээ 3 анги гарсан тус кино 3 ангийн нийт орлого нь 1.7 тэрбум долларыг олж чадсан. Оскарын шагнал 4 удаа нэр дэвшиж чадсан юм. Ингээд лууг хэрхэн сургах вэ анимашны 1-р анги руугаа орцгоё. Анимашны үйл явдал Berk гэх жижиг тосгонд эхэлдэг. Киноны байгаа байдлыг ажвал викингчүүдийн зан төлөв байдал, орчинг мэдрүүд, гайхалтай соёл, зан заншилтай дайчин омог. Викингчүүд дунд нэгэн бие бэлтрийн хувьд турхан өсвөр насны хүү байх бөгөөд энэ бол бидний гол дүр Hiccup. Энгийн нэг намуухан шөнө бэлчиж байгаа хоньнуудаас нэгийг нь шүүрэн авч явах. Энэ зүйл бол луу. Hiccup эдгээр луунуудыг шимэгч хэмээн хэлж болно гэж кино эхэлнэ. Ингээд тосгонд луунуудын дайралт болж байх бөгөөд тосгоныхон хамгаалж байх зурт Hiccup ч мөн адил үхчихгүйхэн шиг гүйж байна. Харин тосгоныхон түүнийг чи энд юу хийж байгаа юм бэ? Гэртээ ор гэх мэтэр л хэлнэ. Энэ бол түүнийг бие бэлтрийн хувьд тосгоных нь баг зэрэг гадуурхах маягтай байдгийн шинж юм. Hiccup бол тосгоны ахлагчийн хүү. Тэр гарын дүйтэй багасаа л дарахны шав байсан бөгөөд булчингаараа биш толгоогоороо илүү их зүйлсийг бүтээдэг байлаа. Гэвч тэр ч мөн тосгоныхонтойгоо адил лууг хороохыг хүснэ. Энэ нь тэр өөрийгөө бусдад харуулах боломж бөгөөд мөн өөрийн харж явдаг бүсгүй Astrid-тайгаа болзоонд явхад ч нөлөөлнө хэмээн боддог байлаа.
Хамгийн ихний дайралтын үеэр луунуудын талаар товч тодорхойгоор ярих бөгөөд энэ нь Хикапыг луунуудын талаар мэдлэгтэйг илэрхийлнэ. Түүний тосгоныхонтой тусалж чадах цорын ганц зүйл нь зэвсэг болон хоёрыг дуулгануудыг нь эрлэх, өнгөлөх, засаж янзлах байлаа. Гэхдээ л тэр дотроо бусдад өөрийгөө харуулсан сайн луугийн ангууч болно хэмээн бодож мөн тэрийгэж харуулахыг хүсдэг байлаа. Ингээд дайралтын үеэр хизээч харагдаж байгаагүй, хэний ч хороож байгаагүй, хоолч хулгайлдаггүй хүчирхэг луу, шөнийн хилэн буюу Night Fury-гийн довтлогоо харагдаж Хикап дотроо түүнийг барьсан, хороосон анхны хүн болох болно хэмээн бодож байлаа. Ингээд бүгд дайнд оролцож Хикап ч мөн бусдаас дутахгүй тулд арай гэж нэгэн сум харавтал. Тэр нь нэг лууг онох нь харагдана. За ингээд яг харавчлаа, би онцлоо гэж бижсэн чинь хаанаас ч юм хамгийн хүчтэй луунуудын нэг гэгддэг. Хар дарсан зүүд гэж тэдний нэрлэдэг луу гарч ирнэ. Хикапыг хөөж эхэлнэ. Үүнийг харсан түүний аав буюу тосгоны ахлагч Стоик туслахаар очиж лууг яг л хүн зодж байгаа юм шиг хөшиглөж цогж зодсоор байгаад хөөгд явуулчихна. Тэр түүнийг Night Fury-г онсон талаарх түүхэнд итгэхгүй хүүгээ зэмлэн. Ингээд маргааш нь Хикап өөрийн онсон гэж бодсон лууны араас ой дундуур явдаг. Ой дундуур явж байгаад шөнийн хилэнгийн унсан ул мөрийг олоод дагаад очтол хар өнгийн луу буюу шөнийн хилэн хүлээтэй байна. Хийж чадсандаа баярлаж жижигхэн хутгаа барина. Нөгөө зүрх нь биеийн дотор арай хийж багтаж ядан хороох гэсэн ч түүний зориг хүрэхгүй гацна. Харин оронд нь түүний уяаг суллах үед шөнийн хилэн түүн рүү дайрч хороолгүйгээр харж байгаад цааш дайвалзан ниссээр зугтчихдаг. Хикап гэртээ ирж аавтайгаа викингүүдийн талаар өөрсдийнхөө талаар ч мөн ярилцсан. Аав нь биеийн хүчээр луунуудтай тэмцэх, тэднийг хороох байр суурьндан бат зогсож тэдний яриа дуслаа. Маргааш нь өсвөр насны викингчүүд луутай тулалдах бэлтгэлийн газар болох төмөр торон дотор бусадтайгаа бэлтгэл хийж Хикап яг өгөх гэж байхад нь нөгөө дархан авдаг. Тосгоны хүн бүхэн үргэлж лууг дайсан муутал гэдгийг сануулсаар л байдаг. Дархан түнд луунууд дандаа хороохыг л боддог хэмээн хэлээд явдаг. Ингээд Хикап өчигдрийн луунд боломж байхад яагаад намайг хороогоогүй юм болоо хэмээн бодож нөгөө ойд очиж шөнийн хилэнг хайж байгаад түүний мөрийг даган нэг тийм урхинд орсон гэмээр хаашаа ч алхаад гарчиж болохооргүй газар нисэд ч гарч чадахгүй байж байх нь тэр. Оройн буцаад тосгондоо ирж өнөөдрийн алдаануудын талаар ярилцаж байгаад өнөөх дархан тэдэнд луугийн гарын алга өгч өнөөдөр луугийн талаар судлана гэж хэлээд гар. Харин тэд бүгд л түүнийг үл ашиж гарч явах бөгөөд харин Хикапын хувьд сонирхолтой санагдаж луунуудын талаар судалж эхэлнэ. Ингээд бүх луунуудын мэдээллийг үзэж таарвал хороо гэсэн бичгүүдийг харсаар байж байтал гинэд түүний олсон луу болох шөнийн хилэнгийн талаар ямар ч мэдээлэл байхгүй байдаг. Ингээд эсцэн солигдож далайд аялах Беркийн дайчид луунуудын үүрлүү дайралт хийхээр явж байлаа. Манангаар бүрхэгдсэн асар том хад чулуунууд харагдах бөгөөд тэд манан донд замхран луунуудын арал руу орно. Харин энэ үед Беркэд нөгөө өсвөр насныхан ахиад л бэлтгэл хийж байх бөгөөд энэ хооронд тэр эмхэтгэл дээр яагаад шөнийн хилэнгийн талаар юу ч байхгүй байгааг гайхан бэлтгэлийн дундуур нөгөө дархнаасаа асуусаар байдаг. Бэлтгэлийн дараа Хикап шөнийн хилэнгийн байгаа газар руу очин арга ивэ ололцчих санаатай загас барьж ирэн түүнд өгнө. Ингээд шөнийн хилэн түүний өөдөөс гайхсан маягтай жуумалзан өөдөөс нь ирэхэд Хикап нилээн гайхна. Гэтэл шөнийн хилэн түүнд гуль гэж нөгөө өгсөн загсных нь талыг гаргаж ирээд ид шидчих гэх маягтай толгойд өгдөг. Энэ нь түүнтэй хоолой хувааж идэж байгаа нэг хэлбэр бөгөөд дотн эсвэл арай илүү харилцааны хувьд дэвшилт гаргасан гэх шинж тэмдэг. Хикап арай гэж нөгөөд нэг түүхий загсыг нэг хазаад залгина. Ингээд тэр хоёрын харьцаа өмнөхөөсөн арай илүү дэвшилж нэг шат ахдаг байна. Хикап шөнийн хилэн шүдээ гаргаж ирж мөн нууж чаддаг байдлыг харсан тул түүнээс санаа ав. Түүнийг түүтлэс буюу шүдгүй гэж нэрлэдэг. Түүнтэй арга ивэ ололцох гэж янз бүрийн аргыг ашиглаж цагийг хамт өнгөрүүлж харин түүтлэсийн хувьд түүнийг илүү сонирхов. Түүнийг газар өөрийг нь зурж байгааг ажиглан мод зууж зураг зурна. Зурсан зурааснууд дээр нь гიშгэхэд уурлна. Яг л жоохон хүчиг байлаа. Тосгоныхон болон аавдаа луутай ээлдэг найрсаг харьцаатай байж болох талаар ярих гэтэл түүний үгийг хинч тоодоггүй. Маш олон жилийн хугацаанд луунуудтай өстөн дайсан болж нэгнээ хороож ирсэн болохоор аргачгүй битсэн. Ингээд Хикап шөнийн хилэнтэй өшөө илүү цагийг хамт өнгөрүүлж киноны хамгийн чухал догдлуулсан хэсгүүдийн нэг болох Хикап шөнийн хилэнд хүрч тэр хоёрын нөхөрлөл эхэлнэ. Хикап тосгондоо явж нөгөө дархан болон сүрийнхэнтэйгөө галтаогоо тойрч суугаад лууны тухай ярих зураа. Дархны үгнээс нисэж чаддаггүй лу үгсэнтэй адил гэх үгийг сонсоод дотроо түүдлсийг бодож хамт сууж байсан хэдийгэн орхин гэрлүүг хардаг. Ингээд түүнийг анх хараад зурж байсан зурган дээр түүний сүлийг нэмж зур, түүнд сүүл хийхээр зэхэж байлаа. Угийн юм зохион бүтээх дуртай гарын дүйтэй болохоор алах түш нийлүүлэн түүнд сүүл хийж эхэллээ. Ингээд хийсэн сүүлээ түүнд залгахын тулд баахан загас өгч байх бөгөөд энэ үедээ түүнийг могой загсан дургуг мэдчихв. Ингээд арай гэж хийсэн сүүлээ түүнд суулгаж сүүлэн ч амжилттай болж
Хикап өөрийн ертөнцийн хамгийн анхны луу унсан хүн болов. Гэвч луутагаа бүрэн нэгдээгүй байсан тул луун түүнийг сүүлээрээ шидэд манай луугийн сүүл нь хомигдоод хоёулаа газар унчихад. Маргааш нь бас л нөгөөдүүлийн хамт луутай бэлтгэл хийн. Энэ удаагийн луу бол хоёр толгойтой шатамхай хий болон галаар төрөгдөг луу байна. Хикап түүтлээсээс анзаарсан могоо загсаар түүнийг айлгаж үүрэнд нь оруулан бусдынхаа нүдийг орой дээр нь гаргав. Энэ гайхшруулан үйл явдал нь энэ хүрээд ч зогссонгүй. Түүтлээс зориулан сүлийг нь сайжруулж лууг унахтаа тогтвортой байх зорилгоор имэйл хийж бүтэлгүйтэж сайжруулж өдөр хоногийг хамт өнгөрөх хугацаанд луугийн талаар олж авсан мэдлэгээрээ луутай тулалдах бэлтгэл дээр номготгож бусдынх нь хандах хандлагч мөн үүнийгээ дагаад өөрчлөгдөж байлаа. Харин Астрид үүнд баг зэрэг уусаж дургуйцсангүй байв. Тэрээр луутагаа илүү их цагийг өнгөрөөж бусаддаа баригдчих гээд арай гэж л нууж яв. Ингээд нэг өглөө луугийн үүрлүү дайрахаар явсан Хикапын аавын багийнхан усан онгоцонд бараг сүрсэн байдалтайгаар эргэж ирнэ. Стоик сэтгэл санааны хувьд нэлээд муу ирсэн чинь нутгийнх нь хүмүүс түүнд яг юу болсныг биш Хикапын алдартай болсныг ярьж гайхалтай байгааг л хэлдэг. Энэ нь Стоикд Хикапыг луунуудын эрлэг болсон юм байна гэмэх бодлыг төрүүлнэ. Хикап түүтлэс хоёрын харилцаа нэлээд сайжирч луу эзэн хоёр нэгэнтэйгээ дасан зогтсон байлаа. Ингээд хүмүүстэй биш луунуудтай илүү их цагийг өнгөрүүлж Хикап хүмүүсийг луунуудын талаар буруу бодсон байж гэдгийг ойлгоно. Ингээд тэр өдрийн орой аав нь түүнтэй ярилцахаар орж ирэх бөгөөд Хикап түүнийг луутай нөхөрлөж байгааг мэдсэн байх вэ хэмээн. Харин аав нь түүнийг луугийн ангууч жинхэнэ эрлэг нь болсон гэж бодсон байх бөгөөд үүнд Хикап жоохон тааламжгүй байлаа. Аав нь түүнд ээжийнх нь өмсөж байсан дуулгыг өгөөд маргаашийнх нь луутай тулалдах тэмцээнд амжилт хүсдэг. Луутай тулалдах тэмцээнд Астридын эсрэг Хикап өрсөлдөх бөгөөд сүүлийн үед дандаа л Хикап ялж байсанд дургуйтсан Астрид ахаад л ялагд. Хикап өөрийн чадварыг бусдад буруугаар ойлгосон. Үүндээ ч сэтгэл дундуур байх бөгөөд түүтлэсийн хамт зүгтах бодлоо үртлэн түүтлэс дээр ирнэ. Энэ үед түүнийг Астрид хүлээж байх бөгөөд түүнийг яагаад яаж ийм сайн байгааг шалгаж эхэлдэг. Яг энэ үед түүтлэс гарч ирэх бөгөөд түүтлэс болон Астридыг муудалцахаас сэргийлж Хикап голоор нь орон маргалдаанд тусна. Мэдээч луу бол дайсан гэдэг бодолтой бат зогсох Викинг Хикапын үгийг үл сонсон шууд л зогтчихдаг. Хикап түүтлэс хоёр түүнийг замаас нь шүүрэн авч нэлээд өндөрт хөөрч гардаг. Түүтлэс түүнийг баг зэрэг хашаах маягтай дээш доош хэтэрхий хурдан огцон мэргэж янз бүр босоор явдаг. Мэдээч л унахгүй тулд тэр Хикапаас тас зуурчихсан байх бөгөөд Астрид уучлалт гуйж түүтлэс тавьшин. Энэ үед тэр хоёр далай дээгүүр хадан цохионуудын хажуугаар нисэж байх бөгөөд түүний ертөнцийг харах өнцгийг өөрчлөх шиг охин болгоны мөрөөдлийн болцоо шиг үүлэн дундуур нисээд туйлын тояа зөвхөн тэдний дээрээс тусах шиг гайхалтай байлаа. Ингээд эцэст нь нэгч гисэн хүн тэдний талд орж тэднийг хүлээн зөвшөөрөх нь тэр. Гэтэл нисэж байхдаа түүтлэс гинэт нэг тийш хазааж явах бөгөөд түүтлэс Хикапын үгэнд орохгүй байна. Энэ тэндээс баахан луу гарч ирэх бөгөөд бүгд нэг тийш олзоо барин явцгааж байлаа. Нэг том галтуул руу бүгд өөрсдийн олзыг аваад орцгоож байв. Энэ нь түүний аав Стоикийн хайж байсан луугийн үүр байж таарлаа. Аврах том луу яг л хатан зөгөөдөө бусд нь хоол зөөж байгаа юм шиг тэр том луунд бүгд барьсан олзоо өгч байв. Тэр гурвыг ажиглаж байгааг нөгөө том луу мэдээд дайралт хийж арай гэж тэр гурав луугийн үүрнээс зүгтэж гараад Астрид Хикапт луугийн үүрний талаар хэлий. Викингчүүд бидний энд ирж амьдэрсэн цагаасаа эхлэн хүссэн зүйл шүү дээ гэх боловч Хикап өөрийг нь луутай нөхөрснийг тосгоных нь хүлээн зөвшөөрөхгүй. Түүтлэсийг алчхын хэмээн аж тэр хоёрын санал зөрчилдөн. Астрид түүнийг болсон бүх зүйлийн төлөө гэж хэлээд хацар дээр нүсэд явчихав. Ингээд л тэр хоёрын хайрын түүх эхлэх нь тэр. Маргааш нь Хикапын сүүлийн шалгалт эхлэж хамгийн аюултай луунуудын нэг гэгддэг Найтмертэй тулалдана. Гэвч тэр өөрийн дуулага зэвсэг бамбай зэргийг газар хаяад би тэдний нэг биш. Бид заавал луунуудтай тулалдах шаардлагагүй гэтэл аав нь уурсаж тулааныг зогсоо гэд төмөр дээврийг зогчрдог. Ингээд арай гэж тайвширч байсан луу дайрч эхлэн түүн рүү галаар үлээхэд Хикап айсандаа орж манай түүтлэс үүнийг сонсон аврахаар давхдаг. Мэдээж нисэж чадахгүй юм чинь. Астрид түүнийг аврахаар торлоо орсон боловч бас л адилхан луунд хөвгдөн. Стоик тэднийг аврах гэж хаалга нээсэн боловч ганцхан Астрид л орж амждаг бөгөөд Найтмер харин Хикапыг дарчихсан яг алах гэж байхад манай түүтлэс өөрийн лазер сумаараа торыг нэвт татан ордог. Ингээд хоёр луугийн тулаан болгоч мэдээч шөнийн хилэнг дийлэхгүй шүү. Гэхдээ л бүх викингчүүд шөнийн хилэнг харагдсан дээр нь барих гэж оролдсон. Торлоо ордог. Энэ үед Хикап түүтлэс болон хүмүүсийг зогсон. Гэхдээ хүмүүс зогссон зариуд түүтлэсийг барьж хардаг. Стоик маш их уурлаж харин Хикап түүнд бүгдийг тайлбарлаж луугийн үрийг олсон. Луул тэр арлыг олох тухайга ярих боловч Стоик үүнийг үл зөвшөөрч түүнийг викинг биш бүр миний хүү биш гэж үгүйсгэн луугийн үрлэг түүтлэсийг аван хөдөлдөг. Астрид Хикап хоёр өнгөрсөн одоо ирээдүйн талаар ярилцаж байгаа. Гарц гаргалгаа хайж байсны эцэст Хикап гинтхэн нэгэн шийдэл олсон мэт яваад өгдөг. Энэ үед Стоик болон викингчүүд түүтлэсийн мэдрэмжийг ашиглан
үүрэн дээр бараг л ирж байлаа. Харин Беркэд Астрид болон Хикапын олсон нөгөө санаа нь өмнө нь гарсан луунуудыг сургаж өсвөрийн викингчүүдтэй холбох байсан байдаг. Ингээд тус тусад нь өөрсдөд нь луулууг хуваарлав. Стоик болон викингчүүд харин луугийн үүрэнд ирсэн байх бөгөөд уулыг цөмлөж дайртал бүгд нисээд гараад явчих. Ялчглаа болчихлоо гэж бодоод бүгд орилж байтал нөгөө авраг томлууч нь ууралсан байдалтай уулыг нэвт мөргөөд гараад ирнэ. Викингчүүд төрөл бүрийн байдлаар дайрч чулуугаар харваж цохиж үдсэн боловч нэмэр болохгүй. Аргаан бараад зогтцгаа. Гэтэл мэдээж луу юм чинь бас биеийн хэмжээгээр бүр аимшигтайгаар галаар төргөж тэдний бүх онгоцыг шатааж өрхөв. Викингчүүд далаараа өсөрч зугтаж эхэллээ. Харин энэ үед Дархан болон Стоик хоёр бусдыгаа зугтаж арлын нөгөө талд гарч байх зур луугийн анхаарлыг сарниулж байв. Гэтэл мэдээж манай өсвөрийн викингчүүд луунуудаа хөлгөлчихсөн ирж авраг луу руу дайрч эхлэв. Стоик энийг хараад баярлах гахах зэрэгцэн харан зогслоо. Нөгөө тулааны үед болох хөдөлж байсан бүдүүн викингч түүний бүх шинж тэмдгийг судалж Хикапт хэлж, Хикап харин бүгдд нь тус тусын үүргийг хуваарлж өөрөө түүдлсийг аврахаар явлаа. Гэхдээ галд шатаж буй усан онгоцон дээрээс биеийн хүч муутай Хикап түүдлсийг аврах гэж түрдэж байгаад ус руу унчих. Харин энэ үед аав нь тэр хоёрыг аварч Хикапч эцэгтэйгэн учраа олцсон. Төгсөв. За тоглосон юм да. Мэдээж ингэж төгснө гэж юу ах вэ? Стоик Хикапаар бахархаж байгаагаа хэлж Хикапч мөн уучлалт гуйж учраа ололцсон. Ингээд шөнийн хилэн бусдаасаа илүү ялгардаг хурд болон лазер сумаараа хідэн талд нь гарч буудан унгааж эхэлнэ. Гэтэл нөгөө авраг томлуучин далавчаад илгээд нисээд эхэлвэ гэж. Нөгөө хоёр ч хоорондоо хөөцөлдөж бүхэл викингчүүд Хикап болон түүдлсийг дэмжин орилж байлаа. Беркэд ирснээс хойш 300 жилийн хугацаанд лууг зөвхөн хороох, устдах талаар бодож ирсэн викингчүүд лууг дэмжиж, луутай нөхөрлөж, тэднийг ойлгож бас биширч эхэллээ. Түүдлс Хикап хоёр түүнийг өдөж, агаарт бүр өндөрт гарч, өмнө нь хийсэн аргаараа тал талд нь гарч далавч руу буудаж эхлэв. Мэдээж энэ том биеийг нисгэж байгаа далавч тийм ч амархан гэмтэхгүй. Гэхдээ тэр хоёр буудсаар л алаа. Гэтэл авраг луугийн тургих галанд тэр хоёрын хиймэл сүүл оногдож шатаж эхлэв. Ингээд доошоо маш хурдтай унаж авраг лууч мөн тэр хоёрыг даглаа. Газарт ойрцсоор л авраг луу яг галаар тургих гээд амнаасаа нөгөө шатамхай хийгээ гаргаж байхад нь түүдлээс ам руу галлаж аман доторх хийн шатаж эхэлв. Ингээд авраг луу зогсох гэтэл агаарын эсэргүүцэл мөн түүдлээсийн үүсгэсэн шархны нөлөөгөөр авраг том далавч нь яг л шүүрэн шанах шиг цоорч эцэстэн газар мөргөж маш том дэлбэрэлт бий болов. Гэхдээ тэр хоёр ч мөн адил сүүлээ алдсан учраас нисэж чадахгүй байдалд хүрч энэ үед авраг луу сүүлээрээ тэр хоёрыг цохин Хикап түүдлээсээ салж доош унлаа. Дэлбэрэлтээс үүссэн үнсэн дундаас Стоик өөрийн хүүг хааж түүдлсийг олсон боловч Хикап байсангүй. Бүх викинг түүний араас гашуудан өвтгөлөн хуйлцгаалаа. Тэгээл яг амар аав нь уучлалт гуйгаал байж исэн чинь түүдлээс түүнийг далавчаараа ороочихсон тэрвэрчгсэн байж байдаг. Мэдээж Стоик маш их баярлаж түүнийг тэрврэн бүхэл викингчүүд болон луунууд баяр хөөр болцгов. Хикапыг сэрхэд түүдлээс түүнийг харж байх бөгөөд тэр хоёр Беркэд Хикапын гэрт байлаа. Дэлбэрэлтийн улмаас Хикап нэг хөлөө алдаж төмөр хөлтэй болсон байх ба догонцож арай гэж хаалгаа нийтл Берк тэр аяараа луунууд болчихсон. Викингчүүд луунуудтай тасан зөгцөн амьдардаг болчихсон байх нь тэр. Хүнийг сэрснийг бүгд харан баярлцгааж аав хүүгийн яриа өрнөж викингчүүдэд авчирсан гайхамшигт шинжилэлт өөрчлөлт нэг иймэрхүү л байна хэмээн энэлцгэв. Мэдээж манай дурлалт бүсгүй Астрид ирж түүнийг татан урал дээр нь унсна. Манай хоёрын хайрын төвч гайхалтай өрнөндөө. Энэ бол Берк энд жилийн 9 сард цастай үлдсэн 3 сард нь мөндөр ордог. Бүх төрлийн хоол хүн сургадаг боловч хатуу бас амтгүй. Хүмүүс ч бас өсөж бойждог боловч яг адилхан. Ганц сайхан зүйл нь тэжээвэр амьтад бусад газар давжаамаар эсвэл тод байдагч бидэнд бол луу байдаг. Энэ хүртэл сонсож бидэнтэй зөв бодлын тэнгист даруулан дэлгэсэн танд баярлалаа. Subscribe, like тарж биднийг дэмжээрэй.